Сайн бацгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Politic Talks-д Ари подкастын хөтлөгч Ари байна. Та бүхэндээ Monday Learning сурлын 2 дахь дугаарыг инхүү бэлтгэн хүргэж байна. За манай Monday Learning сурлын тухайд улс төрийн анхаарчны мэдлэг олох зорилготой бөгөөд анхны дугаараа улс төрийн манипуляц гэж юу вэ? Хэвлэл мэдээллийг ашиглан улс төр хэрхэн манипуляц хийдэг вэ гэдэг сэдвээр хүргэж байсан бол өнөөдрийн 2 дахь дугаараа илүү глобал улс төрийн мэдээлэл тэр дундаа манай урд хөрш буюу бүгд найрамдах Хятад ард улсын гадаад бодлогын баримт бичгийг задлан хүргэхээр бэлтгэлээ. За Хятад улсын хувьд л өөрийн гадаад бодлогын баримт бичгийг цагаан ном хэмээн нэрлэдэг. За энэхүү нэрлэх бас тухайн улс үндэстний түүхэн үйл явдлуудтай шууд холбогдож байгаа юм. 1944-өөс 1949 онд Америкийн нэгдсэн улсын нөлөө Хятад хүчтэй байсан бөгөөд 1949 онд Хятадын коммунист нам иргэний дайнд ялалт байгуулснаар Америкийн Хятад дахь нөлөө огцон буурсан гэж болно. За ийхүү 49 онд Хятадын коммунист нам ялалт байгуулснаар Америкийн Хятад дахь бодлогыг шүүмжлэх хандлага маш их зөнхөлсөн. За тухайн Хятадын талаар баримтсан Америкийн нэгдсэн улсын бодлогыг шүүмжилсэн тэдгээр хүмүүсийн шүүмжлэлийн хариуд тухайн үеийн Америкийн генерал Дин Ачисон гэдэг хүн хариу барихаар шийдсэн байдаг. За ингэхдээ ямар нэгэн байдлаар дайн тулаан эсвэл зэрэг зэвсгийн асуудлаар биш тухайн үед бид нар Хятад ямар бодлого баримталж ийсэн бэ гэдэг чиглэлээр хариулт өгөх цагаан ном гэчийг өөрийн төрийн департаментийн хэвлэлээр хэвлүүлсэн байдаг. За 1949 оны 8 сард буюу Мао Зэдун Бээжин рүү орохоор Хятадын коммунист намыг зохион байгуулж авах үедээ зэрэгцээд Дин Ачисон энэхүү Хятадын цагаан ном гэчийг санаачлан хэвлүүлж байгаад хэвлэлдээс ирмэгц буюу 1949 оны 11 сард тухайн баримт бичгийг Америкийн бодлогыг хамгаалах зорилгоор бичснээ Америкийн департаментэд илтгэж за тухайн баримт бичгийг дагаж мөрдөх за үүнийг мөн Хятад хүлээн зөвшөөрөх талын лоббиг Америкийн засгийн газраас хийснээр 1949 онд энэхүү баримт бичиг анх хэрэгжсэн байт юм байна. За энэхүү баримт бичгийн цаашлаад Хятадын гадаад бодлогын суурь баримт бичгийн үндсийг тавьсан бөгөөд үүнээс хойш Хятад улсын гадаад бодлогын баримт бичгийг цагаан ном хэмээн нэрлэх болсон байна. За цагаан номын хувьд бол анх 1949 оноос эхлэлтэйгээр тухай шинжлэгдэх бүртээ яг энэ нэршлээ аваад Хятадын гадаад бодлогын цагаан ном нэртэйгээр хэвлэгдэж иржээ. За ингэж явсаар хагаад Орос Украины дайны хорцодмол цаг үеэс хойш бүгд найрамдах Хятад ард улс ер нь бол энэ гадаад бодлоготой өөрчлөлт оруулъя гэдэг шийдвэрийг гаргаад улам бүр нээлттэй болгох энэ баримтч өөрчлөлтийг хийсэн байна. 2023 оны 3 дугаар сард Оросын холбооны улс Украин тогтолцсноос хойш гаруй хугацааны дараа өөрийн гадаад бодлогын баримт бичгийг цогцоор шинжилсэн байдаг. Ингээд Орос улс гадаад бодлогын баримт бичгийг шинжилсэний дараагаар Хятадын гадаад бодлогын баримт бичигт хамгийн сүүлд 2023 оны 10 дугаар сарын 25-нд өөрчлөлтийг оруулсан. За Хятадын коммунист намын төв хорооны улс төрийн бодлогын товчооны хурлаар шинжилсэн гадаад бодлогын чиглэлээ баталсны дагуу Хятадын гадаад бодлогын шинжилэл хиймэх энэ баримт бичгийг боловсруулан олон нийтэд мэдээлсэн байна. Энэ нь одоогийн Хятадын гадаад бодлогын баримт бичгийн цагаан ном буюу Chinese Foreign Policy White Paper гэх нэртэйгээр 2023 оны хувилбар нь хамгийн сүүлд батлагдсан юм. За тухайн өөрчлөлтөөр бүгд найрамдах Хятад ард улс дэд бүтэц болон гадаад харилцаа хөгжингүй болон их гүрнүүдтэй харилцах бодлогоо шинжилэн тодорхойлсон. Энэ дотроо олон улсын хамгийн их анхаарлыг татсан зүйл бол эдийн засаг болон улс төрийн глобал тэгш хүртээмжтэй харилцаа гэдэг нэр томьёо орж ирсэн явдал болсон. За Хятадын гадаад харилцааны бодлогын баримт бичгүүдийг аваад үзэх юм бол ерөнхийдөө үндсэн 4 том асуудлыг цоо шин концепцээр оруулж ирсэн. За нэгдүгээрт нь глобал тогтвортой байдал ба олон талт байдлыг дэмжих чиглэлд түлхүү анхаарсан. Өөрөөр хэлбэл Хятад улс олон талт хамтын ажиллагаа, их тайван тогтвортой байдлыг дэмжих зорилгоор дэлхийн хэмжээнд хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээ илэрхийлсэн. Үүнийг олон улсын байгууллагуудаар дамжуулан үйл ажиллагаа явуулах стратегийг нь хүчирхэгчээр тооцоолсон бөгөөд 2025 оны 1-р сарын байдлаар тухайн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах чиглэлд олон үйл ажиллагаа төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр байна. Үүний нэг нь бидний хамгийн сайн мэдэх бүс ба зам буюу Belt and Road гэдэг төсөл олон улсад хэрэгжээд явж байна. За хоёрдугаарх нь
шударга тэгш олон улсын харилцаа хятад улс эрхэмлэнэ гэж заасан. За хятад улсын хувьд бол олон улсын харилцаа шударга тэгш зарчмуудыг мөрдөхийг зорж дэлхийд дахинд бид нар ялгарлан гадуурхахгүй бүс нутгийн болон дэлхийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлд илүү хүчтэй байр суурийг баримтлана хэмээн хятадын дарга Ши Жинпин олон улсад тунхагласан. Мэдээж дэлхийн тэргүүлэгч гүрний нэг хятад улсыг топ тоглогч байхад таагүй ханддаг улсуудад ч мөн тэд тэгш хандах тухайга энэ үеэр мөн тодруулсан. Энэ нь бас анхны тохиолдол биш ээ гэдгийг тодтогсон нь олон улсын глобал улс төр судлаачид геостратегийн харилцаа судлаачдын анхаарлыг мөн өөр дээрээ татаж чадсан юм зохицуулт болсон. За 3 дугаарх нь технологи ба ногоон хөгжлийн чиглэлээр хятад улс илүү эрчимжүүлсэн бөгөөд байгаль дээлтэй чиглэлийн бодлого баримтлагаа илэрхийлсэн. За хятад улсын гадаад бодлогын баримтчгийн шинжилэлтэй технологийн инновацийн болон ногоон хөгжил чиглэсэн үйл ажиллагааг өргөжүүлэх амлалтыг дэлхийд дахинд өгсөн гэж болно. Энэ нь хятадын олон улсын худалдааны шинэ стратеги тусгагдсан зорилтоос ихтэй. Үүнийг дагаад хятадын цахилгаан автомашины борлуулалтыг нэмэгдүүлэх стратегийн чиглэлд анхаарч өдгөө BYD компани дэлхийн цахилгаан автомашины зах зээлд борлуулалтаар тэргүүлсэн хэвээр байгаагаас тухайн зорилтын хэрэгжилтийн чанарыг харж болох юм. Өөрөөр хэлбэл дэлхийд дахин технологиор нөлөөлсөн байгалийн зүй зохист байдлыг алдагдуулахгүй байх үднэс гадаад бодлоготой ийм өөрчлөлт оруулаа хэмээн хятадын коммунист намын зүгээс олон нийтэд мэдээлсэн байдаг. За дөрөвдүгээр асуудал нь гадаад орнуудтай хамтын ажиллагаа бид нар нэмэгдүүлнэ гэж хятад улсаас зарлаад хятад улс эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжиж буй улс орнуудтай илүү өргөжүүлнэ. Дэлхийн эдийн засгийн тодорхой байдлыг хангах зорилгоор шинэ хөрөнгө оруулалтын стратеги бид нар боловсруулсан хэмээн мэдээлсэн. Үүний нэгэн тусгал нь хятадын бүх муж хотууд өөр өөрийн кластерын системийн чиглэлд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлсээр байгаагаас харж болох юм. Энэхүү зорилтын хүрээнд бүгд найрамдах хятад ард улсын мужуудыг кластерын системд оруулах нь хятадын бүс нутгийн хөгжлийг стратегийн үүднээс хуваах, эдийн засгийн болон улс төрийн зохион байгуулалтыг оновчтой болгох зорилготой алхам юм. Энэ нь эдийн засаг, үйлдвэрлэл, худалдаа, тээвэр, ложистик, урсгал хөдөлгөөн гэх мэт олон салбарт томоохон өөрчлөлтүүдийг бий болгосоор байна. Хятадын гадаад бодлогын тухайн баримтчгийн шинжилэлт нь илүү олон улсын гадаад харилцааны чиг хандлага, олон улсын хамтын ажиллагааны ирээдүйн зорилтуудыг тодорхойлсон бөгөөд олон талт хамтын ажиллагаа, эдийн засгийн нээлттэй байдал, технологийн дэвшил зэрэг салбарт илүү томоохон байр суурийг эзлэхийг зорж буйгаа мөн үгээр Хятадын удирдагч Ши Жинпин олон улсаас сурталчилж одоо хүртэл зорилгоо тунхагласаар байна. Хятад улсын тухайд мужуудыг кластерын системд оруулсан энэхүү аргачлалыг эдийн засгийн ухаанд бүс нутгийн эдийн засгийн стратеги хэмээн нэрлэдэг. Энэ стратеги нь хятад улс эдийн засгийн хөгжлийг тодорхой газар нутагт төвлөрүүлж, тэдгээрийн хоорондын харилцан уялдаа зохион байгуулалтыг сайжруулах зорилготой. Энэ мужийн кластер буюу эдийн засгийн бүсүүдийг олон янзаар хувахдаа эдийн засгийн нөхцөл байдал, тухайн газар зүйн онцлог, хөгжлийн түвшин, байгалийн баялаг, аж үйлдвэрийн төрөлжилтийн онцлог зэрэг олон хүчин зүйлийг үндэслэж кластеруудыг төлөвлөсөн байна. Гэхдээ гадаад бодлогын баримтчигтээ зэрэгцүүлээд энэ кластерын системийг ярьж байгаагийн онцлог нь гадаад бодлогын баримтчиг нь кластер тус бүрээрээ мөн анхаарах асуудлууд нь өөрөөр байгаад учир нь оршиж байгаа юм. Хятад улсын үндэсний хөгжлийн олон төрөлд төсөөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд өөрийн мужуудыг төв, хойд, зүүн, баруун гэсэн 4 бүсэд хуваасан. Эдийн засгийн системд 4 том бүс байгуулах стратегийг баримтсан бөгөөд эдгээр бүсүүдийн кластерууд нь тухайн бүсийн хөгжлийн түвшин, байгалийн нөөц үйлдвэрлэлийн шин чанараараа ялгагдах буюу огтгонж давхардахгүй байгаагаар онцлог юм. Зүүн бүсийн хувьд Шанхай, Гужоу, Мяонин, Цзижиан, Фужиан зэрэг мужууд багтж байна. За эдгээр мужууд нь л өндөр хөгжсөн зүүн бүсэд орших мужууд бөгөөд эдийн засаг, худалдаа, санхүүгийн төв гэж болно. Энэ бүсийн үндсэн чиглэл нь экспортыг нэмэгдүүлэх, дэд бүтэц, инновац, үйлчилгээний салбарт онцгой байр суурь эзлэхэд чиглэсэн байна. Харин баруун бүсийн хувьд Тарим, Сичуан, Гансу зэрэг баруун бүсийн мужууд хөгжлийн хувьд өндөр хөгжөөгүй ч гэсэн хөдөө аж ахуй, уул уурхай, үйлдвэрлэл, байгалийн баялаг ашиглах чиглэлээр хөгжиж байна. Тэдгээрийн эдийн засгийн хөгжлийг өргөжүүлэх зорилгоор их хэмжээний хөрөнгө оруулалтыг Хятадын засгийн газраас сүүлийн жилүүдэд хийсэн нь өдгөө үр дүнгээ өгч тариалангийн гарц нэмэгцээр байгаа юм. Төвийн бүсийн тухайд Хубэй, Хэнан, Шандун, Анхуй, Жансу,
Зэжиан, Шанси зэрэг төвийн бүсийн мужууд эдийн засгийн өсөлт төдий сайн биш боловч эдийн засгийн тэнцвэрийг хадгалах аж үйлдвэрийн тусгай кластерууд болон хөдөө орон нутгийн хөгжилд төлөц үзүүлэх хэсэг хэмээн тодорхойлсон. Өөрөөр хэлбэл эдгээр мужууд нь хятадын ихэнх тээвэр логистикийн гол чиглэлийн дамжин өнгөрдөг бүс нутаг бөгөөд эдийн засгийн төвүүдийг хооронд нь холбох чухал огтлолцол бүх эцгүүд хэмээн тодорхойлжээ. Харин хойд бүсийн хувьд ихэнхдээ хүн амын нэгтршил бага, байгалийн баялагтай боловч үйлдвэрлэлийн төрөл харьцангуй бага нутгуудыг хамарч байгаа бөгөөд Хятадын засгийн газрын зүгээс энэ бүсийг хөгжүүлэх чиглэлд одоо ч бодлого стратегийг тодорхойлж шийдэлтэй алхмуудыг хийсээр л байна. Ши Жинпиний ядуурлыг бууруулах бодлого хойд бүс рүү түлхүү чиглэж байгаа гэдгийг мөн Хятадын коммунист намаас онцолсон. Тэгэхээр бүгд найрамдах Хятад ард улсын гадаад бодлогын баримт бичгийн өөрчлөлтийн хүрээнд мужуудыг ийхүү давхардалгүйгээр хөгжүүлэх стратегийг зурсны ач холбогдлыг гаргаж тухайн бүсээ хөгжлийн зорилгын чиглэлээр нээлттэй олон улсын харилцааг бэхжүүлж дэлхийн олон улс орны бусад хотуудтай иж бүрийн стратегийн харилцаа түншлэл тогтоохыг бодлогоор дэмжинэ хэмээн мөн тухайн үед буюу 2023 онд Хятадын коммунист нам зарласан байдаг. Гэхдээ Хятадын засгийн газраас мужуудын олон улсын худалдааны түншлэл тогтоох асуудал тодорхой хяналтыг тогтмол тавьдаг бөгөөд мужууд зөвхөн тодорхой тусгай нөхцөл мөн эрх зүйн орчин буюу хуулийн хүрээнд гадаад улс орнуудтай түншлэл тогтоох боломжийг л олгож өгсөн. Энэхүү харилцааг бүгд найрамдах Хятад ард улсын төв засгийн газрын бодлогын чиглэл журам хэмээх зөвшөөрлийн баримт бичгээр зохицуулж байна. Гэхдээ бүхий л гадаад харилцаа хамтын ажиллагаанд Хятад улсын гадаад бодлого нэгдмэл байх зарчмыг баримтлах бөгөөд үүний дипломат хариуцлагын хүрээнд хуульчилж өгсөн нь Хятадын үндэсний аюулгүй байдал гадаад бодлогын зорилгод нийцсэн байх ёстой гэсэн шаардлагыг бүх муж бүх төрлийн албан агштад тавьдаг байна. Тэгвэл Хятадын засгийн газраас мужуудын олон улсын түншлэл тавьдаг шаардлага болон Монгол улсад энэхүү бодлого хэрхэн хэрэгжиж байгаа талаар та дараагийн цувралаас хүлээн авч үзээрэй.